Жилаа байна. Өнөөдрийн ярих Солонгос болсон явдал 2010 оны 3 сарын 18-ны өдөр Квандо гэвч Чүнчэн хотод болсон нэгэн галт төмрийн хэрэг байгаа. Солонгос улсын хувьд даатгалтай холбоотой хэрэгүүд маш ихээр гардаг. Эрүүл мэндийн даатгал болон амь насны даатгал гэх мэтчлэн өнөөдрийн ярих хэрэг бол мөн л даатгалтай холбоотойгоор үүссэн хэрэг байгаа. 2010 оны 3 сарын 18-ны өдөр Квандогийн Чүнчэн хотод нэгэн орон сууц шатлаг гэсэн дуудлага ирсэн байгаа юм. Хэргийн мөрөө цагдаа нар очиж үзтэл орон сууцсан дотроос 24 настай Камбож улсын иргэн Каня гэх эмэгтэй амь алдсан байдалтайгаар олцсон байдаг. Түүний амь алдсан шалтгаан нь галт төмөр байсан боловч түүний үхэлд маш олон с ичигтэй зүйлүүд гарч ирсэн болохоор цагдаа нар түүний хэргийг маш наривчилж судалж эхэлсэн. Мөн энэ хэрэг нь Солонгост маш их цар үрийг тархаж олон хүний анхаарлыг татсан. Яагаад гэвэл энэ хэргийн хохирогч нь 24 настай Камбож улсын залуухан эмэгтэй, мөн энэ хэргийн с ичигтэн гэгдэж байсан нөхөр нь 43 настай Солонгос улсын иргэн Кан гэх залуу байсан байгаа. Цагдаа нар хэргийн газар очиж үзтэл маш олон с ичигтэй зүйлүүд байсан. Тэр дундаас хамгийн с ичигтэй гэгдэж байсан зүйл нь болохоор ер нь галт төмөрт амиа алдсан дийл ихэнх хүмүүс нь үүд рүү чиглэсэн. Одоо тэр галт төмрийн газраас гарахыг хичээж үүднийхээ хаалган хэсгийг налсан байдалтайгаар ер нь бол нас барсан байдаг гэж цагдаа нар үздэм бэлээ. Гэтэл Ганя эмэгтэйгийн хувьд болохоор бүх юм маш эсэргээрээ байсан. Тэр ямар ч зүгтэг орлогогүйгээр том өрөөнийхөө орон дээр доош харсан байдалтайгаар олдсон нь цагдаа нарын маш их сэжиг төрүүлсэн байгаа. Цагдаа нар үүнээс улбаалan түүний хэргийг маш наривчилж судалж эхэлсэн. Судалж эхэлтэл мөн маш гачиргалтай нэг зүйлийг гаргаж авсан байгаа. Тэр нь юу вэ гэхээр Ганягийн нөхөр Канан Ганяг нас барахаас 6 сарын өмнө түүний нэр дээр амь даатгалыг 6 ширхгийг хийлгсэн байдгийг цагдаа нар олж мэдсэн байдаг. Энэ нь амь даатгал гэж юу гэсэн үг вэ гэхлээр Солонгос улсын хувьд хүмүүс амь даатгал эрүүл мэндийн даатгал гэж хэлэгдэг. Амь даатгал нь болохоор тэр хүн нас барсан тохиолдолд түүний бүхэн олгоор гих мөнгийг авах боломжтой байдаг. Тэгэхэд Ганягийн амь даатгал нь 6 байсан учраас нийт түүний нөхрийг авч болох боломжтой байсан мөнгө нь 15 ог байсан. 15 ог гэдэг нь 1 тэрбум 500 сая вон гэсэн үг. Тиймээс энэ хэрэг зүгээр нэг галт төмрийн хэрэг биш. Санаатайгаар төлөвлөгдсөн хүн амны хэрэг байж болзошгүй гэж цагдаа нар үзсэн байгаа юм. Канягийн хувьд олон тавгүй, маш намблаг, чимээгүй, дуулууртай эмэгтэй байсан. Цагдаа нар галт төмөр эхэлсэн газрыг шалгаж үзтэл үүний гол хавьяас эхэлсэн байсан бөгөөд унтлагын өрөөний голд нь цахилгаан халаагуур байсан. Ганя хаалга руу ч юм уу балкон руу зугтах боломж байсан боловч яагаад галт төмрөөс зугталгүйгээр орон дээрээ доош харсан байдалтайгаар амь насаа олцсон байв. Энэ талаар цагдаа нар илүү наривчилж судлахын тулд Ганяг задлан шинжилгээнд оруулсан. Задлан шинжилгээнд оруулахад маш итгэмээргүй хариу гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхлээр Ганягийн биеэс унтуулах юм, дойрны юм гарч ирсэн байгаа. Энэ нь хэн нэгэн санаатайгаар Ганяг унтуулж галт төмөр тавьсан гэх үндэслэлийг сэргээсэн гэж хэлэхэд юу нь болох юм л да. Дойрны имийг авсан хүн нь Ганя биш, түүний нөхөр Кан байсан. Каны хувьд бол Кан бараг ойрын 3 жилийн хугацаанд ерөөсөө эмнэлгээс салаагүй. Нийтдээ 14 удаа урт болон богино хугацаагаар эмнэлэгт хэвтсэн. Цагдаа нар мөн Каныг сэжиглэн судалж үзтэл түүний нэр дээр 4 ширхэг эрүүл мэндийн даатгал гарч ирсэн. Энүүгээрээ Каняг юу гэдэг байсан бэ гэхлээр эрүүл мэндийн даатгалаа ашиглан эмнэлэгт хэвтсэн байх хугацаанд эрүүл мэндийн даатгалын мөнгийг аван эмнэлгээс гараад түүгээрээ амьдран уцаж эмнэлэгт хэвтэн дахин эрүүл мэндийн даатгал авах юм. Иймэрхүү мөгээр эрүүл мэндийн даатгалын залилан хийж амьдардаг байв. Энэхүү хэргийн хамгийн үүртэй зүйл нь хэргийн хохирогч нь гадаад хүн байсан. Хэрвээ Каны ихнэр гадаад хүн биш Солонгос хүн байсан тохиолдолд яг энэ хэрэг ингэж үүсэх байсан уу гэдэг маш олон хүмүүсийн маргалдаан тиймэрхүү зүйлүүд маш ихээр гарч ирсэн. Яагаад вэ гэхлээр Ганя нь Солонгос хэлээр чөлөөтэй ярьж өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж чадахгүй. Тийм учраас яг тэр амь насны даатгал гэдэг зүйлийг ямар зүйл байсан гэдгийг Ганя бүрэн төгс сайн мэдэхгүй байсан. Кан нь өөр ихнэр болох Ганяг дайлимдуулан
Солонгосыг сайн мэдгүйгэн далимдуулан эрүүл мэндийн даатгалд бүртгүүлж гарын үсгийг зурулсан гэсэн үг юм. Цагдаа нар Ганя болон Каны эргэн тойрны хүмүүсээс мөн мөрдөн байцаал авч байх үед нэгэн цочирдмор зүйлийг сонссон байдаг. Тэр цочирдмор зүйл нь юу вэ гэвэл Кан Ганя буюу их нартээ өмнө нь ингэж хэлж байгаа юм л дээ. Ганя Солонгос тийм амь насны даатгал гэж байдаг. Хоёлаа тэрэнд бүртгүүлээд чамайг хүссэн юм шиг жүжиглүүлээд чи зүгээр хүссэн юм шиг жүжиглээд өөрийнхөө Камбожид очиж байжээ. Би Солонгос дахь бүх хэрэгээ зохицуулчаад чиний араас мөнгө аваад хоёлаа Камбожид нэгэн буудал ч юм уу хоолны газар байгуулад тэнцэнэ сайхан амьдарцгаая гэж хэлсэн байдаг. Гэтэл Каны энэ төлөвлөгөө нь Камбож улсын цагдаа нарын мөрөөр ороод цагдаа нар түүнийг мэдэн түүний энэ төлөвлөгөөнд урсан байдаг. Харин Каны энэ төлөвлөгөөнд урсан болохоор тэрэнд магадгүй төлөвлөгөө 2 хэрэгтэй болсон баг л та. Тийм учраас тэр өөрийнхөө толгойдоо зургалж исэн зүйлээ төлөвлөд энэ хэргийг мөн Каныг сэжиглэх хамгийн гол сэжүүрүүдийн нэг нь Кан нь хэрэг болохоос 1 сарын өмнө өөрийнхөө гэрээг хэрвээ шатсан тохиолдолд авч болох 100 саяын даатгалд хамруулсан байгаа юм л да. Харин Каны 2 дахь төлөвлөгөө юу байсан гэхлээр 2010 оны 1-р сарын үед Кан зутан шүл хийдэг нэрийдлэр газан билетийг асаагаад түн дээр жижигхэн тоогоо тавин зутан халаасан байгаа юм. Харин тэр үед Ганы унтаж байсан боловч Кан газан билетийг асаалттай чигээр гэрээсээ гараад явсан. Харин тэр үед зутан төлөгдөж гэрээр нь 4 хар утаа гарч түлэнхийн өнөр үнэртгэд Ганы алдар сэрсэн байгаа юм. Яагаад сэрсэн бэ гэхлээр мэдээж Ганы тэр үед нойрны муугаг байсан. Тийм болохоор тэр хиншүүний өнөрт сэрээд газан билетийг унтрааж чадсан. Энэ явдлын бараг сар хагасын дараа л Ганя нөхрийнхээ гарт галт төмөр гэх нэрийдлэр амиа алдсан байгаа юм. Мөн цагдаа нар гэрт байсан компьютерийн интернетийн сүүлийн хайлтуудыг шалгаж үзсэн байгаа. Гэтэл тэр хайлт дундаас хэрхэн мэдгэдэггүйгээр галт төмөр тавих вэ? Хэрхэн нойрсолох юм? Мэдгэдэггүйгээр өгөх вэ? Гэх мэтчлэн хэрэгтэй маш холбоотой с ижигтэй хайлтуудыг нөхөр нь хайсан байгаа юм. Гэвч энэ бүх сэжгийн дараа түүнийг хэрэгтэнгээ шууд баривчлах ямар ч үндэслэл байсангүй. Яагаад гэвэл хуулийн ёсны дагуу түүнийг 100% гимбруудаа гэсэн таталгаа байгааг болохоор хэрэг гарахаас 3 цагийн өмнө Кан гэрээсээ гарч явна найзуудтайгаа бильярдны газар бильярд тоглохоор болсон байгаа юм. Гэвч Кан 7 цаг хагасын үед гиз өвдөдөнд гэсэн нэрийдлээ бильярдны газараас гарan 8 цаг 15 минутын үед гэртээ орсон байсныг гэрийнхнүүдний харуул гэрчилдэг байгаа. Кан гэртээ ороод хэсэг хугацааны дараа гэрээсээ гарч явсныг ч гэсэн байрны харуул өгөө гэрчилдэг. Кан гэрээсээ гарч яваад 9 цаг 15 минутын орчимд гэрээсээ 15 минутын зайтай орших. Хитэмний газар бэлэн мөнгө авч явах нь тэр бэлэн мөнгөний машины гад камерт бичигдсэн байдаг. Тэгвэл яагаад цагдаа нар энэ хэрэг гарсан бэ? Энэ галт төмрийн яг гол буруут нь юу вэ? Галт төмрийг яагаад гарсан бэ гэдэг маш олон таамаглалуудыг дэвшүүлж тухайн галт төмөр гарсан нөхцөл байдлыг шинээр бий болгон эргэн тойронд байсан хувцсуудыг судалж аван туршилт маягийн хийсэн. Миний с ижигтэй зүйл нь одоо тэр цахилгаан халаагуурын эргэн тойронд байгаа хувцснуудаас үүдэн гал гарах магадлал айгүй өндөр байсан. Цахилгаан халаагуур маш халуун учраас эргэн тойронд нь байгаа нэмэгхэн алчуурнууд хитрхи их халуул гал гараад одоо түүнээс үүдээд шалнаас гал гараад таз руу өсөх замаар гал гарах боломжтой гэж үзсэн байгаа. Канягийн гэрийн галт төмрийн хувьд ч гэсэн шалнаасаа эхэлж таз руу өргөлдсөн байдаг. Кан нь 7 цаг 30 минут бильярдны газараас гарч яваад 8 цаг 15 минутын үед гэртээ очоод их нартээ буюу Ганяд нойрсуулах юм өгөөд орон дээр унтуулад унтлагын өрөөнийхөө бүх хаалгуудыг хагаад өрөөний голд байсан цахилгаан халаагуур дээр нэмгэн алчуурыг бүтээгээд гэрээсээ гарч авсан байгаа. Түүний гарч явах агшинд галт төмөр эхэлсэн бөгөөд түүнийг гэрээсээ гараа шатаар доошо бууж авах үед галт төмөр яг эхэлж байв. Кан нь мөрдөн байцаалтын үед ямар ч гэмшсэн сэтгэл гэмшсэн царайгүйгээр цагдаа нарын урдаас та нарт ямар ч давайг
баривчлага нотлогоо ямар ч намайг алсан гих үндэслэл байхгүй үстэй. Тиймээс та нар намайг баривчилж чадахгүй, шоронд хийж чадахгүй гэж цагдаа нарын урдаа инээсэн байдаг. Каны хэлэхдээ би дээд шүүх хүртэл яваад батлан налтаар гарч ирээд Израиль энэ нэг жилийн хугацаа зарцуулагдана гэж хэлсэн боловч дээд шүүхээс түүний хүссэн хариу Канд өгөөгүй байдаг. Дээд шүүхээс Канд 20 жилийн ял өгч түүнийг санаатаагаар эхнэрийнхээ амийг хороосон гэмт хэргийн хэрэгтэн гэж авч үзсэн байгаа юм. Би яагаад энэ бичлэгийг хийсэн бэ гэхлээр Солонгос улсын хувьд энэ мэтчлийн даатгалтай холбоотой маш олон гэмт хэрэгүүд гардаг. Мөн дээрээс нь Ганы ашиг Солонгос нөхөртэй Монгол эмэгтэйчүүд ч гэсэн маш их байдаг. Тийм учраас бидний эргэн тойронд иймэрхүү хэрэгүүд болж байгаа шүү. Бидний эргэн тойронд иймэрхүү хүмүүс байгаа шүү гэдгийг сануулгах үднэс энэхүү бичлэгийг хийсэн. Бид нар мөн л адилхан Ганитай адилхан гадаад улсын иргэн штеп. Тиймээс бид нар шиг Монгол хүмүүс ч гэсэн ийм хэрэг, иймэрхүү хэрэгүүд тохиолдохгүй гэсэн баталгаа 100% байхгүй. Бусад хүмүүстэй анхааруулах үднэс энэхүү бичлэгийг олж авчирсан байгаа. За, намайг дуустал үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Хэрвээ миний бичлэг таалагдвал